Бүгдээрээ сайн уу? Такси драйвер кино зурлыг үзэж байгаагүй хүмүүс ховор хаа. Тэгсэн чинь сая 2025 оны 11-р сард 3-р сизон шинээр гарсан юм байна. Би ч мдэггүй байжгаад гинт олж мэдээд шууд л та нартай ярьж өгөхөөр аваад ирлээ. Заавал өмнөх сизнүүдийг нь үзэж үйл явдлыг мэддэг байх ямар ч шаардлага байхгүй. Зөвхөн цагдаа шүүх, шударгаар шийдвэрлэж чадаагүй хэргийн хөшөөг авч өгдөг такси компанийнхны тухай гардаг шүү. Орчин үеийн 9 сүлт үнэгийг хүлээж авах хугацаанд хэдүүлээ такси драйвер зурлын 3-р сизнийг үзээд эхлүүлж байя. Тийм болохоор манайхан лайка дараад киногоо үзээрэй. Нэгдүгээр анги хэлэхэд нэгэн охин харагдаж байгаа өрөөнөөс имээрхэн зүхтаж байх ба гүүгээд зутсан ч хадаа авцлаас өөр юу ч хүү газар болохыг мэдээд уйлж бас зөвхрөнгөө барнаа. Гарах гарцгүй болсноо ойлгоод шууд л доошоо өсөрсөн ч азаар амьд үлдчихэж байгаа. Ухаан алдаа сэрэхэд далайн эрэг дээр лонхтой сэрэх ба лонхон доторх цаасан дээр ганцаараа битгий зовоо. Өшөөгч нь аваад үгүй бидэнд даатгаал гэсэн байдیں۔ Охин бүхээг болж дугаарлуун залгаал намайг юу инсоо гэдгээ надад туслаарэ гэд ирж байхад хөөж исэн хүмүүс нь чолж ирээд бариад аваад явчихнаа. Такси компани дээр ч дуудлага ирсэн болохоор бүгд цугларахад захиралж айлвшээ Японоос залгасан утасны бүхээг дээр очиод охины сурагчийн өмнөхийг олсон байх нь тэр. Ингээд манайхан ажилдаа орж охиныг олохоор болно. Манай жолоож агч сургуульд нь ангитаасан багшаар ажилд орноо. Царайлаг болохоор ангийнхан сурагчид ч нэлийн дуртай. Ангийн даргаыг нь жолоод түнтэй уулзаж 9 охины талаар асуухад тэтгэлгээр сурдгаа ар гэрн тиймч боломжтой биш. Бас алга болоод удаж байгаач камп явсан гэж сонссон л гэдэг. Энэ үед захирал нь Исогийн имээ дээр очиж уулздаг. Исо охин маань сургуулийн дотор байранд амьдардаг ба ээж аав нь байхгүй болохоор тийм ч хараа хяналттай байдгүйг мэдж аавна. Харин жолоожих түүнийг имээдээ хиймэл энд суулгуулахаар сая 400 мянган вон олох гэж байгаа тэмдэглэлийг нь олж уншина. Захиралч жолооч руу залгаад Исо охиныг яваад 10 хонжоогоо гэлдэг. Энэ үед ангийн дарга ажиглаа зогсож байхыг анзаарангуудаа шууд л надад хэлэх юм байгаа мөн гэд Исо охины сурагчийн өмнөлхийг үзүүлэхэд шууд л уйлчихна. За тэгэхээр юу болсон бэ гэвэл ангийн дарга нь Исо охиныг өөрийнх нь онлайн тоглоомыг тоолж байгаарэ гэж хэлээд багш нарын өрөөлөө яваад өгнө. Исоч тоглоол хожоол идэв. Дараа нь шууд л 50,000 вон өгснөө чамайг хоцсон болохоор талаар нь хоёлаа хувааяа л гэдэг. Энэ үед Исоч хүүшээ ингээл мөнгө олоод иж болох юм шүү. Тэгвэл эмээгийнхаа линзийг гэлс авчих юм байна гэж тоглоомыг тоглож эхэлдэг. Тэгээд хичээл дээрээ 9 ч тоглоал нилээн донтоостой. Хоцсон үедээ сэтгэлэн сайхан болоод хожигдвол бүр буцааж олох гэж улаардаг болох хэмжээний. Тэгсний удаа хамаа мөнгө алдсан чинь тоглоомны зүгээс 300 мянган оноо өгье гэж санал тавьдаг. Ангийн дараагаас асуусан ч нөгөөх нь өө би наатгаж ашиглацсан л гин. Зүгээр оноо юм байх гээд гэрээгийн жуншлахуу бүх нөхцөлийг нь зөвшөөрчнөө. Энэ үед зүгээр өгч байгаа гэх онооны даалд утга нь зээлээр өгч байгаа өндөр хүүтэй мөнгө гэдгийг ангийн дарга мэдж байсан ч мдэггүй юм шиг л царайлтыг. Удалгүй хоёр дээрлэхүүгээр машиндаа хүчээр суулгасан чинь урд сандал дээр нь ангийн дарга нь байж хань тэр. Тэгээл чи зээл асан штэ мэдэж гин үү? Хурдан түлгээл дээрлэгсэн чинь яаж иж аваад төлнөө л гин. Тэгсэн чинь чи эцэг гэхгүй тэтгэлгээр сурдаг үстэй яаж төлөх ч юм гэснэ. Тоглоомны урилгын кодыг өгөнгүүтээ дараа 7 хоног гэхэд найзуудаасаа 5 хүн илсүүлнэ шүү л гэж авсан. Ер нь бол ангийн дарагч бас өрөнд оронгуудаа л Исог мэлхтод оруулсан баггүй юу? Исоо чиг адилхан аргаар ангийнхаа охинд уцаа үлдээгээд явах гэж байснаа дараа нь гарах үр дагаврыг нь бодоод хүн чанарын зулгаагаад чаддгүй маа залвал. Сийн шилжиж юу болсныг сонссон такси компанийн маань нөгөө тоглоомыг судалж байгаад өгсөн гих тэр оноо зээл бөгөөд 300 мянган воны зээлийг 999,999 воноор 3 удаа өгч хуулиас мултардаг гэрээг олж уншдаг. 100 мянган воноос доошоо бол хуулийн дагуу хүүгийн хязгаар байдгүй мэн л та. Тийм болохоор жилийн хүүг нь бүр 5,000% гэж бодохоор гэрээндээ тусгацсан байдیں۔ Тиймээс 15 хоногч болоогүй байхад 300 мянган вон нь сая 500 мянган вон болсон байх нь тэр. Уг нь бол ямар ч тохиолдолд насан туршаагүй хүнтэй зээлийн гэрээ хийсэн бол хүчингүүд тооцдогч хууль мэдэхгүйг нь ашигладаг л газар ахгүй юу? Яагад гэвэл хүнээс тусламж гуйх юм бол мөрөөдө тоглосон гэдгээ заавал хэлэх хэрэгтэй болно шүү дээ гэж ярьж идэв. Өнгөрсөн рүү буцаад Исогийн сургуулийн гадаа нөгөө хоёр дээрлэхүүч ирсэн. Бас эмээгийнх нь хоолны газар ирснээ л 10 талаастай. Цагдаа нарт хэлээ шүү гэж айлах гэж оролцсон ч өөдөөс нь та нар л мөрөдөө тоглосон. Тийм болохоор та нарыг харин барьж чоронд хийх ах шүү гээл хөл мэдгүйгээр нь далимдуулснаа. Харин ч бид нарт хоёрыг цагдаад мэддэгдэн шүү гэсэн чинь битгийлдэ гээл гуйж байгаа. Энэ боломжийг ашиглаад шууд л өрөөтөлөх амархан арга зааж өгөх вэ гэхэд син шилжээд манай хоёр тавьсан саналыг нь хоорондоо ярилцж байдаг. Мэдээж Япон руу яваад хөнгөн ажил байгаа хийчээд ирэл гэсэн байгаа. Энэ тэнэг тоглоомыг тоглосондоо өөрсдийгөө зөвхөж эцэст нь Япон явахаар сэтгэл шулуудж байгаамаа. Япон явах өдөр нөгөө ангийн дарга нь аавда баригдаад уцаа хураалгаад холбоо барих боломжгүй болчихно. Исооч явах цаг болоо залгаад ахад холбогдохгүй шүү дээ угаасаа. Тэгээл нөгөө дээрлэхүү юмнууд нь чирээл ганцаар явахаас үр аргагүй болж байгаа. Одоо цагт тогтыг хулгайлж биеийг нь өлүүлж байгааг ойлгосон таксиныхан маань дуу нэгтээ гараа өргөөд энэ асуудлыг шийдэхэр болно. Тэгээл нөгөө дээрлэхүү гаруудаа усан онгоцны бомбон дээр Исоотой хамт явж байгааг нь камер шүүгээд олчноо. Энэ эмэгтэй бол такси компани хакер бөгөөд түүнд нэвтэрч чадахгүй камер гэж байхгүй. Тэгснээл Исог хөргөж өгснөө нэх удаагүй буцаад хэлээр орж ирснийг нь мэдэнгүүтээ урих тавих гээл бэлддэв. Ангийн даргатай уулзаад нөгөө тоглоомыг суулгуулаад тоглож өгс. Даанч цаанаасаа дөнгөж суулгасан болохоор ерөөсөө хожигдохгүй бүр уур нь хүртэл хожоол идэв. Ашгүй нэг юм хожигдож зээл тавиад нөгөө хоёр дээрлэхүүдээр ирсэн сууж байна. Амар жүжээл зээл авснаа мэдээгүй штэ одоо яаж төлнө гэсэн чинь найз нөхдөөрөө татуулбал өрнөөс чинь жоохон суудгаж болох юм гэхэд найз байхгүй штэ гэрийнхэн ч байхгүй ганцаараа өөрийгөө яа гэж л амьдарч ийн гэд чихнээсээ бэлэн өвөөш болж байгаа маа.
Нөгөөдөл нь жуухандаас Японд ажиллах санал тавиад зөвшөөрөлчнө. Хакерч нөгөө хэдтэй тэдний аппликейшнийг японочууд бүтээсэн бөгөөд Солонгос тогтуудыг өрн дуунгааж өрөө төлөх нэрийн дор биеийг нь зардаг хүний наймаа юм байна. Гэхэд ИСО тэгвэл аюулд байгаа юм байна. Хэдүүлээ энэ тоглоомыг төр хойшлуулад эхлээд очиж ИСОг аварцгаая л гэнэ. Яг энэ үед нь хоёр дээрлэхүү залгаснаа усан онгоцны бомбон дээр хүрээд иртэгээ явцгаая гэхэд манайхан бөөндөө ажилд орно. Японд ирсэн чинь шууд л машинд суулгаад манай жолоож авч дагастай. Явжгаад нэг клуб дээр ирээд хакер эмэгтэйг оруулна. Үзүүний түлхэн дээр камертай болохоор бусадтай дүрсээ харуулаад явж исэн чинь нэг өрөөнд дөхөөд ирэхэд хаалган дээрээ төхөөрөмжтэй байд. Тэгээл гинт дүрсэн тасрааски. Жолоож авч сандраад шууд л ороод ихнээс нь цайхан зодолдож өгсөн. Замдаа таарсан бүгдийн зодоод урагшлаастай. Тэгээл нөгөө өрөөг цөм өшөглөөл орсон чинь хакер ихчиж бас тэнд нэг залууг өргөө шийдсэн л ээж юм. Одоо яацгаах вэ гэд ярьжсэн чинь цаад хан дээр нь бүр баахан охтуудын зураг байж байна. Тэгээл энэ хэрэг бол зүгээр нэг жижигхэн гаруудын хийж байгаа хэрэг яавч биш юм байна гэж ойлгож байгаа. Нөгөө авч хийсэн залууг нь дээврээс зүгдүүлж хөлснээ Исогийн сурагчийн үнэлгийг харуулангуудаа энэ охин хаана вэ гэхэд нөгөөх нь ч бүр би гимгүүштэй би зүгээр л ирсэн охтын уул мөрийг балдаг. Тэгээ мөнгийг нь саяны хар машинаар зөөд юм аа л гин. Хакер эмэгтэйч машины дугаарыг хайж байршлыг нь тогтооно. Зин шилжиж Исог хорж байгаа газарт хамаг том босс нэрснээ хөвгөртөн байгаа нүрийг нь харангуйтаа хин хариуцч зөөж авчирсныг нь асуугаал тэгээл шууд тутглаад алчна. Тэгснээл хоосон итгэл найдвар тэгээд хэрэггүй энд чамайг хинч аврахгүй гэд хувцлахыг тушаагаад яваад өгнө. Нөгөө машиныг байршлыг болоход нэг зодооны клуб байдیں۔ Яаж дотгошоо орох уу гэж ярилцаж байгаад жолооч ах маань дөрөө хувиргаад орох оруулна. Хідэн сагсуу юмнууд байжснаа нэгэн шүлсээ самсаргүй манай жолооч ахын гутлан дээр нь хайчна. Шууд л чи өө яг одоо нэг арч эсвэл 50,000 йен төлгээд өдөж зодоо эхлүүлж аваад яадах хөнгөө нухаал эхлэн штэ угаасаа. Клабын багш нь орилол юу болоод байгаа юм бэ? Гудамжин зодолтой дэлгүү ороод ир гээл дуудтыг. Тэгснээ манай бүс нутагт үүмэн тэрдэг яасан зөрөгтэй. Иннээс амьд гарахыг чинь харъя л та гэхэд би тандаа боостой л уулзмаар байна гэд пэдэлсэн чинь мангар том бихтэй залууг дуудснаа 5 минут тэсвэл яах вэ? Гутлыг чинь шинээр авч үгээл гэдэг. Ах ч рингэн дээр гараад зодолдож эхэлнэ. Эхэндээ бүр цохилдууд нь орохгүй. Нөгөөх нь ч бүр ийш тийш авч идэл алж өгсөн. Тэгэл амар хүчтэй боож явахт нь толгоороо нэг тохиодж аваад эцсийн цохилтыг хийгээл ухаалтуулаа нас. Тэнд камераар бичлэг хийж байгааг анзаарангуудаа маркер авч нөгөө залуугийн нуруунд дээр утасныхаа дугаарыг бичснэ. Босстой дамжуулж хэлээрээ. Шинэ гутлаа бол энэ дугаар руу залгах гээд гингүүтээ амарлаг камер руу харнаа. Босс дээрч туслах нь ирснэ. Нэг навч танхаараад хамгаалтын ажилтны сонгон шалгуулалт явуулж чадсангүй гэд камерны бичлэг үзүүлсэн чинь өөрийг нь өдөж байгааг харсан босс чинээж байгаагаар нэгдүгээр ангимаа дуусч байгаа. Хоёрдугаар гэхлэхэд босс нэг эмэгтэй хөнөөх ба хэргийн газарт байгаа хоёр цагдааг бидэнд харуулна. Нэг нь Хонконгоос ирсэн цагдаа бөгөөд алга болоод байгаа эмэгтэйчүүдийн хэрэгээр л явж идэв. Босс ч өөрийг нь өдөж байгаа бичлэгийг үзснээ шинэ гутлаа авч өгөх хэрэгтэй штэ. Бид нар буруу юм хийсэн юм чинь алив дуутчихал гэдэг. Жолооч ахыг ч машин дагаад ахаар зогссон чинь нөгөө додуулсан том биетэйгээр байж гин. Араас нь Япон цагдаа гарч ирснээр яаж солонгос хүн Японд такси яриад байгаа юм бэ гээл байцаана. Тэгснээр уулзаад идаа гэснээр Хонконг, Тайван, Азийн бүс нутгаар нэг ийм тоглоом яваад хүмүүс алга болоод байгаа. Би бол Интерполийн ажилтан. Гэтэл чи манай ажиллагаанд оролцож хамгаалтын ажилтан сонгон шалгуулах үед манай нууц ажилтныг зодож босстой уулзъя гэсэн бахын. Тэр өнөөдөр би хамгаалагчаар сонгогдох ёстой байсан. Гэсэн чинь чи яад энэ бүх юм надад хэлээд байгаа. Надад ямар хамаатай юм гэхэд чи дөнгөж Японд ирэнгүүтээ таксины ирэх аваад хамгийн том гэмт хэрэгтнийг зааланд нь очиж гарч ирэхийг дуудсан. Тэгээд ч болоогүй хамгийн сайн бэлтгэгдсэн тулаанчийг маань зодож Япон англи хэлээр ярьдаг. Тийм байж өөрийгөө зүгээр л таксины жолооч гэх гээд байгаа юм уу? Тэнийг хүн ч наадханд ч итгэхэргүй байна л гин. Ер нь бол хамдарч ажиллах санал тавиалгаа. Манайх ч ундаагаар дайланд баярлаа гээл явдаг. Таксиныхан маань өөртөө нууцлаад хөөрхөн жижиг бизнес нэгтсэн л гэж байна. Энэ хоёр бүтлгүү бол манай багийнх ба машиныг хаанаас нь ч харж янзалж чаддаг нууц камер гэх мэт зүйлийг хөөргөн ээждэг жоохон бүтлгүү такси компани ажиллаж байна. Нэг хөгшин нөхөр ирснээр би бол якуза намайг залуухад энэ гудамжаар хүн амьсгалахаас ч яадаг байсан гэж сүрдүүлээд хүн давалж ирэх болгондоо мөнгө авахар тохиролцсон. Энэ үед нь мафийн босс ч залгаад шинэ гутал бэлтцсэн шүү хүрээдэр гээл хавханд нь орчин. Яваал очсон чинь нэг гутал өгөнгүүтээ бид нар уучлалт гуйчлаа. Харин чи манай ажлыг өмүүлсэндээ уучлахгүй. Гиснээ хотго өгөнгүүтээ миний аргаар уучлахгүй нь үстэй. Хурууга тасаад үлдээчихэл гэж авсан. Тэгээл баахан хүмүүс жорж ирээд шууд зодоо эхэлж байгаа. Ах бол хэд бол хэдэн үнийг ядах юм үл зодно. Өөр хүнийг татаж авчирснаа заавал миний хуруу байх албагүй үстэй л гэдэг. Гинэт цагдаа нар ирж байгааг сонсоод гараал цогтож байгаа. Өөрийгөө Солонгосоос ирсэн алуурчин гэж танилцуулаад машиндаа үгээр үдэж дургууг нь хүргээд муудалцсангуудаа машинаа зогсоолгож байгаа зодтолтгоор болно. Ууг нь чах ядах юм уу зодчих юм бэ цохилж мөхөдлөал яг энэ тэнцүү үзээл хэдий. Сүүлдээ ядрангуудаа инээлдэл өнгөрч байгаа. Босс чи над дээр ажиллачаач дажгүй зодтолдох юм а гэсэн чинь үгээ гэж яваад өгнө. Дараа нь манайхан цугларсан яаж чичээгээ тогтын мэдээллийг олж чадахгүй байна гэхэд хүзүүнд нэг дэлхүүр байсан. Хинт ч итгэдэггүй болохоор зөвхөн өөртөө бүх мэдээллийг хадгалдаг бахаа л гэдэг. Цагдаа нартай уулзж ирсэн надад тутансуу хугацаа хэрэгтэй байна. Тэхийн тулд нэг тусламж хүсэх гэсэн юм а гээл сэн шилжинэ. Босс гарын орох залуустайгаа хоол идчихсэн чинь гинт цоохондоор нүүмэн болол яаж машина бариад байгаа юм бэ новшоо гэж Япон цагдаа дүр тувирсан гараад ирнэ. Ах ч амар зодож ирсэн. Хинд юугээ томроод байгаа юм гэхэд ёо ингэж тохиролцоогүй штэ гээл хөрхөн. Босс ч харж ирсэн аа л инээгээстэй. Дараа нь зам дээр барьж авснаа л уулзаад тийдаал гэдээ.
Хамт хооллож гарч ирснээ ах бүр дүрдээ ороод 10 жил гаруй хийж болох бүх бохир ажлыг хийж явахад манай ахын дүүс биднээс урвсан. Би бол хизээж боосоосоо урахгүй хүн. Энэ гутал түүнээс үлдсэн ганцхан бэлэг. Араас утгалсан тэр новшнуудыг би бүгдийг нэг нэгээр нь хороосон юм гээл ярьж явахад нь такси гарч чи тэгээд хэдийг олж байгаа юм бэ? Би энэ хавийг бүгдийг бадцсан. Надад ажиллаад надаас урахгүй байхад л болно гэхэд би хоёр боостой баймирг байна. Цагийн ажилтнаар бол орж болох юм гэдэг. Бомб дээрч нэг ажил эхлэх ба охтыг машинд байгаа баячуудад үн хаялцуулаад зарж байна. Ахыг хүсвэл лазер тусгаж үн хаялцдаг бөгөөд нөгөөдөл нь орс шүү энэ булбар арсыг нь хардаа гэсэн л ээж байна. Агч харж тэслэхүү шууд лутаа тавьж байгаа зодтолж эхэлнэ. Баячууд ч тэндээс нь зүхтааж хакер эмэгтэй охтыг аварж байгаа харагдана. Даанч охтууд донд исо байдгүй хөрхий. Бааз руу заавал нэвтэрч мэдээлэл авах хэрэгтэй байна гэсэн чинь цагийн ажилтнаар орсны дараа ийм үмэн болсон болохоор сэжиглээд хэцүү л байна гэх үед нөгөө хөгшин аккуза чинь ахаал дэрлэхээр хүрээд ирнэ. Агч хараад нэг юм сэдсэн болтой л үгүй. Босс бүгдийг цуглуулаад эдрийг хинж харах байж магадгүй бүгдийг наал гэсэн чинь гин тутсан дуурснаа. Миний бэлэг таалагдсан уу? Бид нарыг хөгшин гэж үл таахыг чинь хэр удаан тэснэ гэж бодоо л гэдэг. Мэдээж энэ бол манай таксины захирал штэ. Ах ч амар ойрлол намайг аваад яв. Намайг ийм байдалд оруулсан новшиг алмаар байна л гэдэг. Бөөндө дуудсан газар нь ирсэн чинь манай захиралч хоёр бүтлгүүтэйгээ гараад ирнэ. Босс ч шууд л өнгөрснөөс өөр ярих зүйлгүй хөгшин төгзөг яах гээд ажил саад болоод байгаа юм бэ. Гуйлагч болов гуйж амьдраад гудамжинд зэрлэг амтны хоол болж тус хүргээд үхээчээ гэд үгийн муухай хэлээд явах гэж ахна. Яг араас нь сэлмээ далаж явахыг хараад ах шууд тутгалснаа. Нуруунаас хутга барьж дайрдаг новшнуудад би хамгийн дургу гээл захиралч хүж жүжиглээл агч тэнд дүрдээ орж жүжиглээл үнэ нийтдээ. Ихтгэлийг нь бараг л олоод авцсан жолоож ахыг босс ч гэртээ давуулаад ирнэ. Тэнд нь хаасайгүй компьютер ажилчид хүчээр ирсэн эмэгтэйчүүд байхын тэр. Тэгэл ахад хандаад чи надад ажиллахгүй юм бол хоёлаа гэр бүл болъё. Ахын дүүсийн тангараг үргэе. Би чамд итгэж ийна л гэж авсан. Агч баяртайгаар хүлээ авч тангараг өргөх ёслол хийхэр болно. Сийн солигдож хөгшин аккуза нарт босс имжлэг очих ба өөрсдийг нь хэлэхгүйгээр дормжилж байгааг нь сонсоод бүгд хүчээ нэгтгэхээр л болж байгаа. Ёслолч эхэлж манай хоёрч бүх юмыг ёс журмын дагуу хийж ийсэн аа. Би чамд нэг нууц хэлэх үү? Хамгийн ах чамд ажиллах санал тавихад чи шууд зөвшөөрсөн бол шууд л чамаа алах байсан гээл хинээлдэж байхад дайралт ирлээ зүхтаарай л гэдэг. Баахан хөгшин якуза нар орж ирэл бид нар бүгдээрээ энд өгөх болно. Бид нар бол жинхэнэ якуза нар гээл дайрна. Агч боссыг хамгаалж авч зүхтаагаал цагдаа нар ч бас ирсэн л харагдана. Бүгдийг нэг газар дуудсан байхгүй юу? Амар таксиндаа суулгацсан цагдаа нараас ядах юмгүй л зүгтэй штэ. Босс ч бүр бишрээстэй. Чамд юу н хийж чадахгүй юм байна уу л гэдэг. Гэртэн авчирхад босс амар уурлал. Энд нэг харах яалтчгүй байна. Хамаг газрыг мань мэдээд байна. Олж агаад алнаа гэж байх үед ард нь айлуушаа ах хүзүүн тэгтлхүүрийг нь аваад нууц цэфийг нь нээж байх жишээний. Хайгаад байгаа харах чи энд байна л гэж байгаа. Түлхүүрийг нь сая өмнө болж хамгаалах гэж оролдож байхдаа л гусцсан байхгүй юу? Босс ч амар уурлал. Би чамд дэлхийн өгөхөд бэлэн байсан штэ. Амьдралдаа анх удаа хүнд итгээд үзье гэж яхад чи яаж аа юм бэ? Юунаас болсон гэж яагаад вэ гэхэд хичээлийн амралт бараг дуусж байгаа. Эсөө хичээлдээ явах хэрэгтэй штэ. Имэдээч бас хэрэгтэй. Чам шиг хог новш иймэрхүү юм ойлгохгүй л дээ гэснээ авч хидээл зодож өгсөн. Тэгснээл чи үнэхээр зодтолдож чадахгүй маа гэж яхад нь босс хаанаас ч юм буу гаргаж ирснэ. Ийм болохоор л би хүмүүсээс төрүүлж ургах хэрэгтэй эдий. Гээд яг буудах үед нь араас нь төгөр зөхиулаад цагдаах гараад ирнэ. Бүгдээрээ ч нийлж исоогоо авраад исооч ирүүл сарвал ангийн даргатай уулзж байгаа харагдана. Тэгэл надад нэг үлдээсэн ажил байгаа юм шиг ахын гэснээ хоёр дээрлэхүүдээр очиод ёстой турсгыг хулж байгаамаа. Хакер эмэгтэйч энэ удаад гадаадад ажилласан хоёр талын нислэг, байр, хоол, машин гэд цалин мөр яах вүлээ талиж өгсөн мэт. Зөндөө зардал гарцсан шүү гэхэд захиралж асуудалгүй болцоон л гэдэг. Яасан бэ гэхээр нөгөө Seven дэсэн мөнгийг нь Хонконг цагдаатай хамдарч ажилласны хариу гэд авсан байхгүй юу? Хөөхий нөгөө Япон цагдаа нь харин тэрийг нь мэдгүй. Хүүшээ нотлох харимт дутуу штэ. Бүтгэл дээр исэн мөнгө алга болчлоо. Хинбэ гэд орж ирсэн чинь Хонконг цагдаа ирснэ. Дутаагүй яг л ийм байсан. Анханасаа л ийм байсан гээл инэттэй. Жолоож агч 5283 дугаарын үйлчилгээ дууслаа гэж хэлж байгаагаар кино маань дууснаа. Такси драйвер цувралыг ингээд хэрэг болгоно орно. Шинэ сизнээс нь оруулахыг дэмжиж байвал комент үлдээгээрэй. Дараагийн парт гэж хүлээлгүй амар агаад хэрвээ кино таалагдсан бол лайк дараад намайг дэмжиж subscribe хийхээ битгий мартаарай. Удахгүй ахаад шинэ бичлэгээрээ уулзнаа. Үзсэн баярлалаа. Үнсий баяртай.